Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурл 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг шинжилсэн найруулгыг баталж 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн билээ. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29-ийн 1-д хэсэгт иргэн Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д хэсэг 14 дугаар зүйл 16 дугаар зүйлийн 9-р хэсэгт заасны дагуу шууд болон төлөөллийн байгууллагаар уламжлан нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох эрхтэй гэж зааснаар шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн орон нутгийн нийт иргэд сонгогчдын төлөөллийн байгууллага юм а. Монгол улсын үндсэн хуульд иргэдийн эвлэлтэн нэгдэх эрх төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхийг хуульчилж өгсөн атлаас шат шатны иргэдийн төлөөлөгч нарын хуульд заасан үндэслэл журам нэрийн дор эрх зүйн байдлын хувьд ялгамжтай байдал үүсгэж байгаа нь төлөөллийн байгууллагаараа дамжуулан нутгийн удирдах ёсны үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх оролцоог ялгаатай түвшинд хүргэж байна. Иймд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38-ийн 6 дахь хэсэгт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 3/1 хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно гэж заасан дээрх зохицуултын хамар хүрээг өргөжүүлж хувь хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Монгол улсын хэмжээнд боловсон хүчний тоо эрс багасж төрийн бүх шатны байгууллага түүнчлэн төсвийн болон орон нутгийн өмчт компани аж ахуйн нэгж байгууллагад ажиллах боловсон хүчний дутагдал үүсэж байгаа бөгөөд уг асуудлыг бодлогын түвшинд зохицоор нь шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Хөдөө орон нутаг болон алслагдсан сум дүүрэгт ажиллах боловсон хүчний дутагдлыг нөхөх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж харьяалагдж буй иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарын тодорхой хувийг төрийн захиргааны албан хаагч байхаар хуульд өөрчлөлт оруулж үндсэн хууль заасан хуулийн өмнө тэгшэрх эрхтэй байх зарчмын шаардлагыг хангах хууль зүй нийгэм эдийн засгийн чухал аж холбогдолтой юм а. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.